Тэгээд би өөрөө шинэ юм худалдаж авахдаа хамгийн гол нь үнэтэй юм худалдаж авахдаа ямар фильтрээр тэрийг шүүдэг юм бэ гэх юм бол 10 жилийн дараах Идэрбат. Энийг Идэрбатаа чи зөв юм хийсэн байна гэх юм уу юм. За тийм шүүлтүртэй явдаг шүү. Та тэрийг ашиглаа үзээрэй. Ийм амархан арга амьдралыг чинь тэр чигтээ өөрчлөлт. Дэлхийн номер 1 хөрөнгө оруулагч, домог, legend, багш, ментор Warren Buffett зодог тайллаа. Тэтгэврт гарахаа зарлцсан. Сонсцгоё. But I think it's the time has arrived where Greg should become the chief executive officer. Бараг нэг жил гарнагийн өмнө тэ Charlie Munger бас нас барсан. Тэгээ хоолойн сонсож байгаа бол хүчин алга болж ийн гарыг харж байгаа юм бол сул тэ амьдралын төгслөд өгч байгаа мань хүн тэрийг яг сайн мэдчих шүү. Of the company at year end, and I want to spring that on the directors effectively and then give that as my recommendation. Let them have the time to think about what questions or what structures or anything they want, and then there's the meeting following that, which will come in. Тэгээд ерөөхдөө өөрийнх нь орлох хүн Greg гэсэн хүнийг бас зарлсан, томилсон. Маш олон жил ер нь бол Warren Buffett хэн орлох вэ? Berkshire Hathaway хэн удирдах вэ? Айгүй олон яриа явж ирсэн. Одоо тодорхой болцсон Greg. Тэгээд энийгээ зарлсныхаа дараа Berkshire Hathaway хөвцөө зөвчний хурал дээр Omaha хотод юу болсон бэ гэх юм бол 10 минутын standing ovation. Таадын донд бас Warren Buffett-ийн ном уншсан хүмүүс зөндөө байгаа хаа. Би барыг бүгдийг нь уншсан. Дөөрөх гэж үздэг амар хэцүү. Тэгээд Warren шиг байх супер онцгой, супер хэцүү. Тэгээд хэдүүл ингээ харах юм бол 1965 оноос 2024 оны хооронд хөрөнгө олт хийж байгаа. Тэр хугацаанд жилийн дундаж өгөөч нь хэдтэй байсан бэ гэх юм бол 19.9% та байгаа. S&P 500, Америкийн топ 500 бүртгэлтэй компани тэг хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй компани дундаж өгөөч 10.4 байсан энэ хугацаанд. За тэгэхээр Warren Buffett юу хийж чадсан бэ гэх юм бол зах зээл маань дунджаар 10%-аар өсч байсан бол Warren Buffett энээсээ 2 дахин өгөөж авчиж чадсан. За тэгэхээр 2 дахин өгөөж авчиж чадж байна гэдэг чинь одоо энэ одоо хэдэн жил юм бэ те 50-аас дээш бараг 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд зах зээлийн өгөөчөөс 2 дахин өгөөж өгж гинэ гэдэг чинь S&P 500 39,000% өссөн бол Warren Buffett-ийн хөрөнгө олт 5,500,000%-аар өссөн. Солиод байгаа зү. За жишээлбэл хэдүүлээ $10,000 1965 онд хийсэн юм бол тэ 5,500% гэдэг чинь энэ хэдэн доллартай болох байсан бэ? $550 сая доллартай болох байсан бэ? Амар. За тэгээ S&P 500 дунд ийшээ хөрөнгө олт хийсэн бол $10,000 тий. $10,000-ыг 39 тэгээ 390 дахь 3 сая 900. 4 саятай болно уу? 550 саятай болно уу? Warren Buffett-ийн ялгаа энэ. Warren Buffett яагаад домог болсон бэ? Яг энэ. За тэгээ өнөөдөр хэдүүлээ энэ видеон дээр бас юу ярих юм бэ гэх юм бол маргааш бас энийг ярьчин. Warren Buffett-ийн хамгийн том одоо сургамжууд тий хэлсэн үг намайг нөлөөсөн та хэдийг бас нөлөөллөөсэй гэсэн тэрийг хэдүүлээ өнөөдөр ярьцгаая. Тэрнээс өмнө Warren Buffett яаж тэтгүүртэ гарч байгаа юм бэ гэх юм бол Berkshire Hathaway-г одоо бараг $350 тэрбум үлдээж байгаа. Хувьцаануудаа энэ жилдээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд ерөнхийдөө зарсан таад миний контент үзчихсэн бол энийг бүгдийг мэдж байгаа. За $350 тэрбум гэдэг чинь хэдэн төгрөг вэ? 300 сая тэрбум их найд 1260 их найд төгрөг үлдээсэн байна. Дараагийн гүйцэх захиралтай. Магадгүй энэ жилдээ яг энэ жилийн эцээр ерөөхдөө зодог тайлаад гүц захирлын албан тушаалаас бууна гэж байна.
тэрнээс өмнө хөрөнгө оолт хийж магадгүй хэрэг хийхгүй ч байж магадгүй баг хийхгүй байхаа. Тэ яг гэх юм бол одоо нэр хүнд бүх юм одоо эцлээд номны төгсөлтөд очсон байгаа болохоор тэ томоохон одоо өөрийнх нь нэр хүндийг унгаахаар хөдөлгөөн хийхгүй байж магадгүй. Эсвэл бас өөртөө итгэлгүй болцсон байж магадгүй. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ $1260 их $80 нэмээд $1.80 дээш үнэлгээтэй компани тэ дэлхийн ертөнцид үлдээж ийнэ гэдэг чинь аимшигтай. Амар том гавьяа. За нэмээд Warren Buffett юу гэж нэ гэх юм бол цуглуулсан хөрөнгийнхаа 99% хандуулж байгаа. Бас амар сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оолтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө оолтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За, тэгээд ер нь бол би Warren Buffett-ийн хамгийн гой үгнүүдийг ингээд цуглуулсан. Тэгээд энэний тухай хэдүүл одоо ярьцгаая. Эндээс юу авмаар байгаа юм бэ гэх юм бол тий өөрийнхөө хөрөнгө оолтынхаа чадвараа дэвшүүлээсээ амьдралыг жоохон өөр хараасаа мөнгөний харилцаагаа бас жоохон өөрчлөөсөө тэгээд та тийм толгойн дотор нэг жижигхэн гэрэл асчвал тэгээд болохгүй. За Warren Buffett-ийн эхний хамгийн чухал юм миний зүгээс. It's far better to buy a wonderful company at a fair price than a fair company at a wonderful price. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол гайхалтай супер компанийг дэжгүй үнээр авсан. За хамгийн сайн. Тэрнийхээ оронд маш гоё үнээр дэжгүй компани авсан тийм чухал биш ээ. За дахиад хэлчих заяа. Супер гоё өсөлттэй компанийг гайгүй үнээр авах нь хамаагүй сайн, хамаагүй чухал. Тэрнийхээ оронд заяа. Гайгүй компанийг гайхалтай үнээр авах нь чухал биш ээ. Яагаад гэх юм бол урт хугацаанд эзэмшээ явна гэдэг чинь тий та нэг харж байгаа юм бол 20% өсөлттэй компани тий та дэг 60 хэдэн жилийн дотор 5.5 сая хувийн өсөлт авчирна. 10% өсөлттэй компани та эдийн тий 60 жилийн дотор 40% бас ихэлтэй 40 мянган хувийн өсөлт авчирна. За тийм учраас компани чанар заяа менежментийн баг хөвцөө эзэмшигч тийм ээ зах зээл дээр хэр өсөж байгаа юм бэ супер гоё бүтээгдэхүүн үйлчлэгээ компаниг тий жоохон өндөр үнээр авсан хамаагүй дээр. Окей. Тэрнийхээ оронд жоохон мега компаниг баг амар хэмтхэн авсан хэрэггүй. Дараагийнхан. The most important thing to do if you find yourself in a hole is to stop digging. За та нөхөн дотор орсон байгаа юм бол хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ гэх юм бол ухахаа байл. За жишээлбэл би Солонгост хэд удаа явдаг жилд. Тэндээ ямар шоу хүмүүстэй уулзсан бэ гэх юм бол coin дээр маш их мөнгө алдсан. Bet дээр маш их мөнгө алдсан. За Солонгост бас gamble, bet, казино тоглоод тэгээ юу хийдэг юм бэ гэх юм бол эхлээд $10,000 алдсанхаа дараа тэр $10,000 гэлс буцаагаад олохын тулд дахиад $10,000 зээлээд дахиад $10,000 мөрөтэй тоглоод за тэгээд гинт тэр мөнгийг дахиад алдаад $20,000 нүхэнд орчих. За тэгээд дахиад $20,000 нүхнээсээ гарахын тулд $20,000 мөрийг бооцоо тавиад тэгээд $40,000 нүхэнд орчдөг байхгүй юу? За та ямар нэг байдлаар тийм ээ өрөнд орцсон, асуудал орцсон байгаа юм бол номер 1 хийх ёстой юм юу юм бэ гэх юм бол ухахаа болоо. Мөнгөн дээрч, харилцаан дээрч, компани дээрч, зээл дээрч, алдгал дээрч бүх юм дээрээ ерөөхдөө ухахаа болох ёстой. Окей? За if you don't find a way to make money while you sleep, you will work until you die. Чи унтчих та. Тэ ашиг орлого олох арга олохгүй юм бол чи насны эц хүртлээ ажиллах болно. Хурга уншуулах болно. Окей. Тэ би одоо чөлөөнд хөрцсөн хүссэн юм хийж байгаа. Хүссэн юмд амар дуртай. Хин нэг нэдрата чи ингэ ажиллаа игээ чи хурга уншуулаач. Надаа хинч хэлэх хэрэггүй. Тэ би тэгээд хүссэн юм хийн. За дарга за захирлаа гэсэн юм миний амьдралаасаа бүр алга болсон байхгүй болсон. Тэ? Тэгээ би өөрийнхөө юмны араас нь явж байгаа. Тэгээд нэмээд миний хөрөнгө оолтууд, миний хувьцаанууд, миний хөрөнгө оолтын багц, тэ? Миний эзэмшиж байгаа компаниуд, миний бичсэн номнууд, тэ?
би ажиллаж гин үү, ажиллахгүй байна уу, би далайн ирэх дээр байна уу, офис дотор байна уу, YouTube-ийн контент хийж гин үгүй юу, үргэлж зарагдаж байгаа учраас би бас ажиллахгүй байгаа хэрнээ орлого олж байгаа. Ерөнхийдөө энэ бол амьдралын хамгийн том одоо өөртөө өгөх бэлэг. Тэр юу юм бэ гэх юм бол эрх чөлөө. Яг гэх юм бол 40 жил өөр хүний төлөө ажиллана гэдэг чинь. Тэгээд 65 муу 60 настайгаа тэтгүүрт гараад тэгээд амьдрал чинь чинийх болно гэдэг чинь ямар новшин хилцэл вэ те? 60 настайгаа одоо юу хийх юм бэ те? Тэ? За тэгээ өөртөө өгөх хамгийн том бэлэг юу юм бэ гэх юм бол эрх чөлөө. Тэр гар утас биш, тэр машин биш, тэр хувцс биш, тэр цүнх биш, тэ? Тэр тансаг орон сууц мууц ингээ зээл мэйлэр биш. Тэгээ миний эргэн тойрон хүмүүс ерөөхдөө тэрийг үргэлж мартдаг. Тэ? Өөр хүнийг гайхуулахын төлөө, зиндагаараа ахихын төлөө, тэ? Хүнээс дутуу амьдрахын тулд ер нь юу гэдэг юм бэ гэх юм бол зээл авдаг. За тэгээ 2 сая 500-ийн цалинтай байсан чи 5 сая төгрөг болсон чи зардлаа 2 нугалчлаг гэх мэт шин. За тэгээ Warren Buffett-аас би бас өөр юу сурсан бэ гэх юм бол та бас энийг амьдралтаа энийг хэрэгжүүлээд үзээрэй заяа. Амар гоё арга. За худалдаа авах шийдвэр. Заяа. Худалдаа авах шийдвэрээ хэрхэн гаргадаг юм бэ гэх юм бол 10 жилийн дараах ирээдүйн хувилбар чинь энэ худалдаа авалтыг зөвшөөрөх юм уу? Дэмжих юм уу? Окей. За. Жишээлбэл би хүмүүстэй уулзж байхдаа шууд асуудаг байхгүй юу? Одоо би нэг сартаа нэг 500 сая төгрөг далт хийж чаднаа гэд хүмүүс байгаа хгүй надаас зөвлөгөө авдаг. За тэгээ би тэднээс юу асуудаг юм бэ л утсыг чинь харъя. За миний утас юу юм бэ гэх юм бол энэ iPhone 12 заяа. Тэгээ одоо хэдэн жил болсон бүү мэд. Тэ. iPhone 12. Тэ. Одоо баг амар хямдхан зарагдчихж байгаа. Баг зархаараа ханшин төрөхгүй. За яагаад тэрийг асуудаг юм бэ гэх юм бол дандаа миний урд сууж байгаа хүмүүс нь iPhone 15, 16 тэгээ удахгүй $10 надад үзүүлдэг байхгүй. Тэгсэн хэрнээ хөрөнгө олт хийж чаддаггүй. Окей. За дараа нь 3 сая 2 сая 500 далт хийж чаддаг хүмүүсээс би бас асуудаг юм бэ гэх юм бол чи ямар машин ундаг юм те. Land 300, Prado, Lexus гэх мэт чи за тэднээс би юу хэлдэг юм бэ гэхлөө би Prius ундаг. Чи надаас тансаг машинтай юм байна. А гэхдээ чи надаас хамаагүй бага мөнгө далт хийдэг юм байна. Чи эрх чөлөөтэй биш юм байна. За тэгээ буцаагаад яа чи заа. 10 жилийн дараах хувилбар чинь энэ iPhone 12-тэй 10 жилийн өмнө амьдарч исэн юм уу? iPhone 16-тай амьдарч исэн юм уу? Тэр хүнд хамаатай юм уу? Та хэд 10 жилийн өмнө ямар машин унж исэн? Ямар гар утас барьж исэн? Ямар хувцс өмсөж исэн? Тэрийг санаж гин үү юу юм? Хэр чухал юм бэ одоо ингээд тэгээ 2015 онд яа би яг тухайн үед тэр iPhone 7 барьсныхын дараа миний амьдрал гоё болсон. За би 2016 онд Land 200 авсан чинь миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Тэ 2016 би Louis Vuitton-ийнхаа цүнх мөнхөө авсныхан дараа би эрх чөлөө мэдэрсэн гэж ярих уу та нар? Үгүй байхгүй юу? Тэр аль хэдийн мартцсан, илэгдсэн, хайцсан, цахилгаан барааны хог болцсон, төмөр хог болцсон, илэгдээ дууссан. Тэ тэр цүнх мөнх гутал пүүз бүгдээрээ тэ одоо зүгээр нэг хогийн цэг дээр явж байгаа байхгүй юу? Тэгээд би өөрөө шин юм худалдаж авах та хамгийн гол нь үнэтэй юм худалдаж авах та ямар фильтрээрээ тэрийг шүүдэг юм бэ гэх юм бол 10 жилийн дараах Идэрбат энийг Идэрбатаа чи зөв юм хийсэн байна гэх юм уу юм уу. За тийм шүүлтүрт явдаг шүү. Та тэрийг ашиглаа үзээрэй. Амьдралын ийм амархан арга амьдралыг чинь тэр чигтээ өөрчлөгдөнө. За the more you learn, the more you earn. Я зөв. Монгол төрөд ирэхдээ нэг сүртэй чадвар ерөөсөй байгаагүй. За дараа нь 5 багтад ажиллаад тэ presentation санхүүгийн модель шинжилгээ YouTube ухаад эхэлсэн, ном уншаад эхэлсэн чадвараа ингээд аваасан. Дараа нь банкны секторт ороод, үнэт цаасны секторт ороод тэгэл дараа нь юу болсон бэ гэх юм бол сурсан юмнуудаа бусад хүмүүстэй хуваалцаад Facebook контент хийж эхлээд, Instagram контент хийж эхлээд тэг сурсан мэддэг юмаа ном дотор шингээгээд ном бичээд зараад тэгэл амьдралын хамгийн том тэг миний нууц юу юм бэ гэх юм бол би үргэлж юм сурдаг. Тэгээ сурсан юмаа YouTube дээрээ хуваалцдаг. За тэгээ та бас надаас юм сурч байгаах, надаас юм авч байгаах, тийм учраас намайг дагдаг бах. Тэрийг би үргэлж хийн. Тэгээд ер нь дундуур нь би ингээд за би сурсан юмудаа ингээд ном дотор оролцсон байгаа, би сурсан юмаа энэ сургалт дотор оролцсон байгаа. Би миний чадварыг би автомат аппликейшн хөрөнгө олтын багцаар дамжуулаад зарж байгаа гих мэдчихлээ. Тэ ер нь бол ийшээ хөрөнгө олт хийх ёстой шүү. Окей.
тэр 200 сая төгрөгийн машин авснаасаа 200 сая төгрөгийн толгой лууч нь хөрөнгө оруулалт хийх юм бол тэр 200 сая толгой дотор шингэсэн мэдлэг маань илэгдэхгүй, засвар шаардлагагүй. Ерөнхийдөө тэр 200 сая төгрөгийн мэдлэг 250 сая болно, 300 сая болно, тэр бүм төгрөг болно гэх мэтчлээ. За дараагийнхан. Someone sitting in the shade today because someone planted a tree a long time ago. За сүүдэрт сумаар байгаа юм бол тий модны доор далаа ирэг дээр хөвтмээр байгаа юм бол эсвэл нэгт өдөр би одоо юу хэ маргааш нэгт өдөр заяа. Тэгээ би маргааш хүссэн юм хийж болно заяа. За тэгээ энэ эрх чөлөө, энэ тансгэлэл зүгээр 1 жилийн дотор бүтдэггүй юм аа. Тэ 2 3 жилийн дотор ч бүтдэггүй юм. За миний маргааш нөгөөдөр 5 дахь өдөр юу хийхийн миний тэр эрх чөлөө хаанаас эхэлсэн бэ гэвэл айгүй ойлгомжтой. 2017 оноос хойш бүсэж хангалсан, дими юмда мөнгө өрхөө болсон, хуримтлуулсан, хөрөнгө олт хийсэн, мэдлэгээ дээшлүүлсэн тэгээ мэддэг хүн юм а босод хүмүүстэй хуваалцаад хөшүүрхтэй болсон. За дараагийнхан. If you aren't willing to own a stock for 10 years, don't even think about owning it for 10 minutes. Okay. Хувьцаан дээр ер нь бол хөрөнгө олт хийхдээ энэ амар унчиж одоо жоохон ашиг хийж never хизээч тийм юм байхгүй миний хувьд. За. Тэ 10 жилийн дараа одоо би жишээлбэл маргааш ухаан алдаад 10 жилийн дараа эргүүлээд сэрх юм бол би энэ хувьцааг өргөжлүүлээд эзэмших хүсэл байгаа юу? Тийм итгэл байгаа юу? Тиймэрхүү хувьцаанууд л аав. Тийм учраас менежмент нь шунлахгүй байх ёстой. Үр зээлнээс жоохон хоол байх ёстой. Ёс суртахуун, ёс зүйтэй байх ёстой гих мэдэрчлэн. За. Тэгээд 6 сар энэ хувьцааг хальт эзэмшээ тэгээд дараа нь зарна. Жилийн дотор энийг аваад зарна. Тим юм ерөөсөө хийхгүй. Хизээж хийхгүй. Миний хөрөнгө олтын багц дотор ямар компаниуд байгаа юм бэ гэх юм бол энэ хөрөнгийн зах зээл хаагаад энэ хувьцааг би зарах боломжгүй болоод тий зүгээр ногт ашиг юм уу тий хүүдээ өвлүүлж үхэх тийм бизнес хамаагүй авчи гой бизнес юм. Ер нь бол ихэвч хүмүүс нь заяа бас энийг сонсоорой. Хувьцаа юу юм бэ гэх юм бол компани тодорхой хувь баггүй юу тий. За гэхдээ хүмүүс тэр компани хувь авдаггүй. Хүмүүс юу авдаг юм бэ гэх юм бол тэр компани ханшиг авдаг. Окей. За тэгээд тэр ханшиг авсан болохоор ханш нь өсөхөөрөө баярлдаг, ханш нь буурахаараа хямардаг. Бизнес авсан хүн, гоё бизнес, супер бизнес авсан хүний сэтгэл зүй юм уу алтан гацсан шаалуур ажилдаг. Супер гайхалтай компани хувьцаа унахаараа би баярлдаг. Өсөхөөрөө би ерөөхдөө хямардаг. Жишээлбэл дөнгөж сая та бас миний өмнөх хэдэн контент үзсэн бол Hims and Hers гэдэг компани хувьцаа өнгөрсөн тий сарын дотор бараг тий 60% өссөн. Тэгээ хүмүүс идрээ баярлаа супер гоё. Чиний зөвлөгөөний дагуу би энэ Hims and Hers авсан чинь 50-60% ашиг хийжлээ баярлаа тий. Би бол дотороо баярлаагүй. Тий. Би бол дахиад 3, 6, 9, 12 сар тэр компанийг супер хэмтэг авмаар байсан байхгүй. Даанч тэр боломж одоо байхгүй. Тэгээ одоо би хамаагүй үнэтэй өмнө ингээд төсөөлөл үзчих заяа. Өмнө нэг байрыг заяа амар гоё байрыг метр квадратыг 2,500-аар олдог байсан бол гинт 5 сая болцсон ч хүмүүс нь баярлаад байна. Өдрөө би балконыг авч амжсан. Тэ би балконыг авч амжсан 2,500-аараа амар гоё өсчлөө миний балкон. Одоо би үлдэглэлийн үлдэглэлийн одоо авч амжаагүй юм ба штэ. Хувьцаа хөрөнгө олт гайхалтай компанийг тэгж харах хэрэгтэй шүү заяа. За. I never attempt to make money on the stock market. I buy on the assumptions that it could close the market the next day and not reopen for 5 years. Өмнөх юунтай ерөөхдөө төстэй. Тэ? Warren Buffett арилжаа хийдэггүй. Warren Buffett юу гэдэг юм бэ гэх юм бол гайхалтай үйл хөдлөх маягаар худалдаа авдаг. Та нар тэ хизээ нэгэн цагт нэг үйл хөдлөх худалдаа авсан баг. Яаж ямар зорилгоороо ямар сэтгэл зүйн одоо ямар алтан гацтай тэрийг авсан бэ гэх юм бол одоо энийг авчаад заа. Тэний сарын дараа буцаага зарчна. Нэг 5-10% ашиг цогчно. Тийм сэтгэл зүйтэй, тийм объективтэй, тийм зорилготой үйл хөдлөх авдаг дуракууд байхгүй байхгүй яа. Гэхдээ хөрөнгөний зах зээл төр зөндөө байгаа. Тэр бол хөрөнгө олт биш байхгүй юу? Түрээсэлж байгаа гэсэн үг, тийм ээ. За risk comes from not knowing what you're doing.
Ихэвч хүмүүс нь хөрөнгөний зах зээл худлаа, эдрээ наад хувьцаа худлаа, эдрээ энэ худлаа, тэр худлаа, автомат худлаа, чи худлаа, чиний зөвлөж байгаа компаниуд бүгдээрээ худлаа, бла бла бла. Хаанаас үсэж байгаа юм бэ гэх юм бол яг юу хийж байгаа мэдэхгүй болохоор юм алдаанууд хийгээд байгаа байхгүй. За. Зэвсгийн компани руу би хөрөнгө олт хийдэг юм уу? Үгүй. Тэ? Би биотек компани руу би хөрөнгө олт хийдэг юм уу? Үгүй. Хийдэггүй. Тэ? Би ямар төрлийн компани руу хөрөнгө олт хийдэг юм бэ гэх юм бол тэ? Надтай ойрхон компани руу хөрөнгө олт хийдэг. Би ямар компанийг сонгодог юм бэ гэх юм бол үүсгэн байгуулагч нь байгаа компанийг ерөнхийдөө сонгодог. Тэ? Хамтарч үүсгэн байгуулсан эсвэл үүсгэн байгуулагч нь удирдах байгаа хэвээрээ байх ёстой. Яг гэх юм бол би компани зөндөө олон компани үүсгэн байгуулсан тэр зовлон яг мэдж байгаа амжилтанд хүрэх нь ямар байдгийг яах ёстой юм бүгдийг мэдж байгаа. За хоёрдугаар тэр салбар секторыг маш сайн судалсан байх ёстой. Тэгээ миний мэддэг салбарууд аягүй цөөхөн. Тэ? За тэгээд мэдхгүй салбар, мэдхгүй компани хайлт судалсан нэг 30-40 минут нэг хүнээс ингээд сонссон энэ авцааг авчия. Тэр бол зүгээр эрсдэл байхгүй. Зүгээр хав харанхуй ертөнц рүү ороод тэр хав харанхуй ертөнцийг аль хэдийн таадаас төрүүлээд гэрэлтүүлсэн хүндээ та зүгээр мөнгө хандуулж байгаа гэсэн үг. За тий энэ яг адилхан. Never invest in a business you cannot understand. Энэ компани юунаас болж амжилтанд хүрээд байгаа юм бэ? Энэ компани ашигт ажиллагаа яагаад нэмэгдээд байгаа юм бэ? Энэ зах зээл ерөөхдөө яаж ажилтдаг юм бэ? Энэ зах зээл ерөөхдөө яагаад өсөлттэй байгаа юм бэ? Өсөлт нь хизээ дуусах магадaltaй юм бэ? Тэ? Энэ компаниг гүйцэтгэх нь хэр сайн юм бэ? Бүтээгдэхүүнүүд нь хэр сайн юм бэ? За тэгээд ер нь бол энэ бизнесийг би тэ аагаас яа хүртэл тэ мэддэг юм аа. Одоо жишээлбэл ресторан хоолны газар ажиллаулсан хүн ямар төрлийн хувьцаа авах хэрэгтэй юм бэ гэх юм бол тийм магадгүй энэ олон улсын рестораны сүлжээний орлого зарлагын тайлан хараад тэр компанийг судлаад тэгэл энэ хоол хүнсний салбар руу хөрөнгө олт хийн штэ гэх мэт чинь. Номон тийм ийм арт дэлгүүрийн ахлах махлах янз бүрийн хүнсний салбарын ингээ мэдлэгтэй санхүүгийн жоохон бадчихсэн үйл ажиллагааг хариуцж ирсэн хүн магадгүй энэ тийм Walmart юм уу Costco-гийн хувьцаа руу хөрөнгө олт их анхандаа хийх хэрэгтэй байхгүй тийм. Яг гэх юм бол тэр салбар дотор ажиллаж ирсэн. Тэрийг мэддэг. За би банкны салбарт ажиллажсэн болохоор банкны салбарыг мэддэг. Тэ? Гих мэдчихлээ. За, хамгийн сүүлийнх нь. The best chance to deploy capital is when things are going down. Тэ? Хөрөнгө олт хийх, хөрөнгөө байршуулах, одоо хувьцаа худалдаж авах хамгийн гоё цаг үе хизээ юм бэ гэх юм бол үнэлтийн үе. Түрүүн хэлжсэн дээр орон сууц тэ 2,500 гаруй балкон авсан. Одоо ингээд тийм том өрөө, галтоогоо, унтлагын өрөө, байны өрөөний үн ханшиныг нуурцсан худалдаж явах зөв цаг үгүй ээ. За одоо зүгээр орон сууцыг жишээ аваад ярьж байгаа шүү заяа. Жишээлбэл 5-6 сая төгрөгийн үнэлгээтэй байсан орон сууц гинт заяа 2 сая 500 руу унчаад окей тухайд худалдаж авах хэрэгтэй. За хувьцааны барс яг адилхан. За буцаагаад миний нэг ярьдаг байсан байнга ярьдаг хувьцаа Hims and Hers гэдэг хувьцаа ярьчих заяа. Hims and Hers-ийн хувьцаа хэдхэн сарын өмнө 50, 60, $70 байсан. За. Тэгээ буцаагаад унтсан. Хаа хүртэл унтсан бэ гэх юм бол $24 л унтсан. Би хамаг хөрөнгө олт хийзээ хийсэн бэ гэх юм бол тэ 24, 26, 28, $32 би тултал нь авсан. Тэгээ одоо яаж вэ? $40 хүрсэн. Өнгөрсөн 7 хоног хөрх мөнгө хийцэн байгаа. За, тийм учраас эргэн тойрон хүмүүс сандарч байгаа. Oh my god, нөлөөлөхийн зах зээл худлаа олчлоо. Энэ хувьцаа одоо баг 0 хүрнэ гэх мэт шүү. Хүн болгон эргэн тойрон паниктаад тэн шунлан бүгдээр айц усны дараа худалдаж авах хэрэгтэй байхгүй. За, маргааш домогт Warren Buffett-ийн тэ 2 дахь хэсгээр ирүүл уулзцгаая.